Сайн мэцгаан уу сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монгол улсын үнэн бодит гэмтрийн талаарх ямар ч очир авахгүй гэрч шүүгдэж болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдрийн мэдүүлгээс хүргэдэг сугийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг хурлан хүргэж байна. Сүүлийн жилүүдэд ялангуяа 2021 онд цэргийн ангиудад гарсан харамсалтай хэрэг явдлууд олон нийтийн анхаарлыг маш их татаж, тухайн үедээ олон нийтийг цочроож байсан та бүхэн санаж байгаа ах. Хугацаанд цэргийн албан хаагчдыг дарамтлах, хүчирхийлэх, улмаар амиа хорлох, амь насаа бусдын гарт алдах хүртэл ноцтой хэрэгүүд дараалан гарсан нь үнэхээр сэтгэл өвтгөм. 2025 оны хүртэл цэргийн амь насанд хүрсэн, дарамтлж цоцсон, үүний улмаас амь насаараа хохирсон цэргүүдийн хэрэг шил шилээ даган гарсаар байгаа хэлээ. Албан ёсны мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги байгууллагад 468 гэмт хэрэг сахилгын зөрчил бүртгэгдэж 44 хүний амь нас хохирсноос хугацаанд цэргийн албан хаагчийн амь нас хохирсон нь 20, эрүүл мэндэд хохирол учруулсан 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дөрмийн бус харилцааны зөрчил 105 бүртгэгдсэн байна. Үүнээс 2021 оны эхний улиралт гэхэд цэргийн албаны эсрэг нийт 11 хэрэг бүртгэгдсэн. Үүний 4 хэрэг нь шүүхэд шилжсэн. Харин бус нь тухайн үедээ мөрдөн шалгагдаж байсан. Энэ тоо бол зүгээр нэг статистик тоо биш. Ард нь бодит хүний амь, гэр бүлийн уй гашуу бий. Тухайн онд буюу 2021 онд 2 цэрэг, 1 офицер амиа хорлсон. Салааны захирагч, байлдагчаа зодож хөнөөсөн. Мөн 2 цэрэг харуулын дарга буудаж хөнөөсөн гихмэд дуйлаанд хэрэгүүд гарсан. Эдгээр нь тус тустай хэрэг мэт боловч цаанаа цэргийн орчин дахь дарамт, сахилга, хяналтын асуудлыг нэг мөр сөхөж тавьсан үйл явдлууд байсан юм. Эдгээр олон хэргийн дундаас хамгийн олныг цочроосон нь зэвсэгт хүчний 326 дугаар ангид гарсан байлдагчийн амь насыг хохироосон хэрэг байлаа. 2021 оны 3 дугаар сарын 30-нд тус ангид алба хааж байсан байлдагч Б нас орсон. Зэвсэгт хүчний хуйра замын цэргийн командлын харьяа, зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Гэлбо Жонсон 3 дугаар сарын 28-ны өдөр харуулын даргыг үүрэг гүйцэтгэж байх үедээ дөрмийн бус харилцааны зөрчил гаргаж харуулд гарч байсан байлдагч Б-гийн биед халдан хүнд гэмтэл учруулсан. Салааны захирагч харуулын дарга дэслэгч Гэлбо Жонс согтуугаар зодсон нь мөрдөм шалгалдаар тогтоогдсон. Зодуулсны улмаас байлдагч Б-гийн биеийн байдал муудаж улмаар амь насаа алдсан гэж үзэж холбогдогч дэслэгч Гэлбо Жонсыг цагдан хорьсон бөгөөд хэргийг хан уул дүүргийн саядагийн байгууллага шалгаж эхэлсэн. Өнөөдөр энэ хэргийн тухай ярих бөгөөд шүүгдэгчийн хэрэг болсон газрын нэргээд бүгд хэвлэл мэдээллийн сайтуудаар ил болсон бөгөөд нуух шаардлага байхгүй хэмээн үзэж байна. Ингээд шүүгдэгчийн биеийн байцаалтаас хэргээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Гэлбо Жонсон Монгол улсын иргэн 1997 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймагт төрсөн. Хэрэг болох үед 24 настай байсан. Эрэгтэй, дээд боловсралтай, зенитийн артиллерийн командын офицер мэргэжилтэй, зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гаяа шонолгүй, урд ял шийдэгдэж байгаагүй. Би эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэж Гэлбо Жонсон ариг согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ хан уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харуулын даргын үүргийг гүйцэтгэж байхдаа 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр соёл амралтын өрөөнд тус ангид алба хааж байсан байлдагч Б-г чи ганц цохилт даах уу гэж нүүр болон хэвлийн тус газар нь гараараа сөгсөн, мөн дөрмийн бус байдлаар харьцаж цохиж зодсны улмаас Б-гийн амь нас хохирсон. Мөн хан уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагчийн үүргийг гүйцэтгэж байхдаа тус ангийн соёлын амралтын өрөөнд 2021 оны 1-р сарын 13-наас 15-ны хооронд бага дарга нарын сургалтанд хамрагдаж байсан 8 дөрвч нартай цэргийн дөрмийн бус байдлаар харьцаж захирагчтай хүч хэрэглэн гэдэс нүүрэн тус газар нь цохиж, толгоороо дэвсэж зодсон гэмт хэрэг үйлцэнд тус холбогдсон байна. 1 сарын 13-наас 15-ны хооронд болсон энэхүү хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цэргүүд ижил агуулгатай мэдүүлэг өгсөн. Тэдний мэдүүлэгт 2021 оны 1-р сард бага дарга нарын сургалтын үеэр дэслэгч Гэлбо Жонсон соёл амралтын өрөөнд 7-8 орчим цэргийг дуудаж оруулан нэг игнэнд жигсааж дараах үйлдэлүүдийг хийсэн гэсэн байна. Үүнд цэргүүдийн гэдэс, элэг, нүүр, шанаа руу 1-2 удаа, заримдаа 4-5 удаа цогсон.
Байлдаанд команд өгч газарт харуулж хэвтүүлээд нуруунд дээгүүр нь гიშгэж гүйсэн. Толгой дээр нь хөлөөрөө дэвссэн зарим цэргийг дахин хэвтүүлж толгой дээр нь давтан гიშгсэн. Үүний дараа 2 дугаар 16 тоод дасгалын 14 дахь байрлалаар 15-аас 20 минут орчим зогсоосон. Мэдүүлэг өгсөн бүх цэргүүдийн хэлснээр дислэгч Гэлбуу жамц нь тухайн үед арх хуусан байсан, согтуу байсан. Тэдний биед ил харагдах гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалцсан, гомдол санал байхгүй хэмээн мэдүүлсэн. Мөн зарим нь дислэгч Гэлбуу жамц мөнгө нэхээгүй. Бусдаас мөнгө авдаг эсийг мэдэхгүй хэмээн мэдүүлсэн байна. Ингээд бид одоо хамгийн ноцтой хэсэг, өөрөөр хэлбэл бусдын амь насыг хохироосон хэрэг гарсан 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яг юу болсон талаарх тодорхой хэмжээний ойлголт авахын тулд гэрчүүд хэрхэн мэдүүлэг өгснийг сонсцгоё. Тухайн өдөр зэвсэгт хүчний 326 дугаар ангид дислэгч Гэлбуу жамц нь харуулын даргын үүргийг гүйцэтгэж байсан. Гэхдээ гэрчүүдийн бараг бүгдийнх нь хэлснээр тэр хүн тэр өдөр эрүүл байгаагүй. Өдрийн цагаас эхлээд л арх уусан, орой болох тусам согтолт нь улам нэмэгдсэн хэмээн мэдүүлдэг. Зарим гэрчнэр хэлэхдээ яриа нь эвлэрхээ болчихсон, нүд нь улаачсан, алхахтаач тогтворгүй байсан хэмээн хэлсэн байдаг. Харуулын байранд энгийн үед байдаггүй хүмүүс орж ирсэн хоёр хүн нь Гэлбуу жамцын найзууд нь байсан. Хэн нэгнийх нь төрсөн өдөр бололтой ямар ч байсан арх уусан. Арх ундаа зөөлгөж ахуулсан. Албан үүрэг гүйцэтгэж байгаа хүн гэхэд хэд задгай, хяналтгүй байдал ажиглагдсан гэсэн байна. Ингээд орой 10 гаруй цагийн үед дислэгч Гэлбуу жамц бүх байлдагчдыг соёл амралтын өрөөнд дуудаж нэг игнэнд жагсаасан байна. Энэ үед ямар нэгэн маргаан эсвэл өмнө муудалцсан асуудал огт байгаагүй. Гэтэл гинэт дислэгч Гэлбуу жамц байлдагч Бэг зааж чи ганц цохил даах уу? Илэггүй ирүү юу гэж асуусан гэж гэрчүүд ижилхэн мэдүүлдэг. Байлдагч Бэн юу ч хэлээгүй, эсэргүүцээгүй, зүгээр л зогсож байсан. Гэтэл яг тэр мөчөд дислэгч Гэлбуу жамц гинэт цохиж эхэлсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр бол эхлээд хэвлээ, илэг рүү нь гараараа хүчтэй зогсон. Дараа нь шанаа ирүү чихний ар хэсэг рүү дараалан цохилт өгсөн. Байлдагч Бэн өвдөөд тонгоох үед өвдгөөрөө цээж хэвлээ рүү нь өвдгөлсөн. Амьсгал нь давчдаж байхад толгой чихний ар руу нь дахин цогсон хэмээсэн. Зарим гэрчин тэр үед Бэ аль хэдийнэ тэнцвэрээ алдсан. Өөрийгөө хамгаалах боломжгүй болсон байсан хэмээн мэдүүлсэн байдаг. Удалгүй Бэ газар унаж, ухаан алдаж, таталт өгч эхэлсэн. Ам хамраас нь цус их хэмжээгээр гарч бие нь хөдөлгөөнгүй болсон хэмээн мэдүүлсэн. Тэр үед өрөөнд байсан хүмүүс эхэндээ чочирдсан, юу хийхээ мэдэхгүй болсон хэмээн ярьцгаадаг. Гисэн ч удалгүй ус цацах, дуудаж сэрэх, уруул дээр нь дарах зэрэг анхны тусламжийн маягийн зүйлс хийсэн. Гэхдээ Бэ огт сэргээгүй. Ойролцоогоор 10 орчим минутын дараа эмнэлгийн ажилтнууд ирж түүнийг эмнэлгийн байр руу зөөвөрлсөн. Ам хамрын цус сэргийг соруулж яаралтай тусламж үзүүлсэн ч ухаан орохгүй хിവэр байсан. Ингээд байдал нь маш хүнд тул хан уул дүүргийн эмнэлэг дараа нь төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг рүү яаралтай шилжүүлсэн байдаг. Эмч нарын мэдүүлснээр Бэгийн тархинд цус харвалт, уушгинд цус хурсан, биеийн байдал нь хэд хүнд, мэс засал хийх боломжгүй гэж дүгнсэн. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 30-ны орой байлдагч Бэ нас барсан байна. Гэрчүүдийн мэдүүлгийг ингээд нэгтгээд харахад энэ хэрэг гинтийн согтуугаар албан үүрэг гүйцэтгэж байх үед ямар ч шалтгаангүй хүч хэрэгэлсэн үйлдэлээс эхэлж хүний амнаас хохирсон эмгэнэл төсгөлд хүрсэн нь тодорхой харагддаг. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 4-р сарын 16-ны өдрийн 666 дугаартай дүгнэлтэнд талигачийн бэд дараах гэмтлүүд илэрсэн байна. Үүнд тархины суурьнд байрлах баруун хойд холбогч артерийн цүлгэн хагарсан, хамрын нуруу хугарсан, дээд уруул урагдсан, доод уруул болон хамрын үзүүр зулгарсан. Мөн тархины хоёр тал болон тархины суурийн хаалзан бүрхөөлийн доор тархмал цус харуулт үүссэн байжээ. Шинжээчид эдгээр гэмтлийг задлан шинжилж үзээд яаж үүссэн бэ гэдгийг ч тодорхой тайлбарлсан байдаг. Тодруулбал толгой дөргөх, мохоо зүйлээр 2 удаа цохигдох үйлдэлээс болж хамрын нуруу хугарсан. Дээд уруул урагдсан гэж үзжээ. Харин доод уруул хамрын үзүүрийн зуларгалт нь мохоо зүйлд 1 удаа үрэгдэж шүргснээс үүссэн гэмтэл гэж тогтоогдсон байна. Тархины суурийн баруун хойд холбогч артерийн цүлгэн хагарсан нь шууд үхэлд хүргэсэн шалтгаан гэжээ. Өөрөөр хэлбэл талигачийн тархинд байсан цүлгэн гэдэг судасны эмгэг нь гадны цохилт дөргөлтийн нөлөөгөөр хагарч ингэснээр тархины аалзан бүрхүүл доор их хэмжээний цус харуулт үүсч улмаар нас барсан хэмээн дүгнсэн байна. Мөн шинжээчид дээд уруулын шарах, доод уруулын хамрын үзүүрийн зуларгалтыг эрүүл мэндэд түр хугацаанд нөлөөлөх хөнгөн зэргийн гэмтэл хэмээн үнэлсэн. Өөр нэг чухал зүйл бол
Талигач анхнаасаа тархины судасны цүлхэн өвчтөй байсан. Гэхдээ уг цүлхэн нь гэмтлийн улмаас хагарч, үүний улмаас амь насаа алдсан хэмээн дүгнсэн. Талигач 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 15 минутанд нас барсан. Нас барах үедээ арх сотруулах ундааны нөлөөгүй цусны бүлэг нь 3 дугаар бүлэг байсан хэмээн тогтоосон. Тархины суурийн баруун хойд холбогч артерийн цүлхэн гэдэг нь юу вэ гэх юм бол энгийнээр хэлбэл тархинд очдог судасны хананд үүссэн суул нэмгэрсэн бөмбөлөг шиг овоолт юм. Эмчнэр үүнийг тархины судасны цүлхэн гэж нэрлэдэг. Цүлхэн гэдэг нь хүн болгонд байдаггүй төрөлхийн судасны гажиг юм. Энэ нь цусны даралт ихсэх өвчнөөс үүсдэг. Гаднаас хараад мэдэх боломжгүй зөвхөн тодруулагчтай судасны шинжилгээгээр илэрдэг гэсэн байна. Яагаад аюултай өвчин бэ гэхээр судасны хананы нэг хэсэг төрөлхийн эсвэл явцын донд нэмгэрсэн байдаг. Тэр нэмгэрсэн хэсэг нь бөмбөлөг шиг товоож ямар ч үед хагарах эрсдэлтэй болдог. Ялангуяа толгой дөргих, цохиулах, гинэт их уурлах, даралт огцом нэмэгдэх, арих, стресс зэрэгт маш амархан хаагаардаг. Хэрвээ цүлхэн хагарвал тархины дотор болон тархины бүрхүүл доор их хэмжээний цус халдалт үүснэ. Үүнийг эмчнэр тархины аалзан бүрхүүл доорх цус харгалт хэмээн нэрлэдэг. Энэ нь маш богино хугацаанд амь насанд аюултай байдалд хүргэдэг. Ихэнх тохиолдолд гинэт ухаан алдах, толгой маш хүчтэй өвдөх, хэдхэн минут цагийн дотор нас барах эрсдэлтэй. Шүүх эмнэлгийн дүнэлтээр талигач анхнаасаа тархины судасны цүлхэн өвчтэй байсан. Гэхдээ энэ нь өөрөө аяндаа биш, гадны нөлөө, цохилт, толгой дөргөлтөөс болж хагарсан. Үүний улмаас тархины цус харгалт үүсч нас барсан гэж үзсэн. Энэ цүлхэн гэдэг өвчин нь болохоор ямар ч шинж тэмдэг хүнд мэдэгддэггүй. Амьдралынхаа турш хүмүүс мэдэхгүй явж байдаг юм байна. Тэгэхээр эндээс нэг гол зүйл бидэнд харагдаж байгаа. Уур бухимдал, гар хүрэх, зодох, дэглэх гэдэг зүйл хөрөөсөө хиндэж хэрэггүй. Яагаад гэвэл хүний бие махбод гаднаасаа цоо ирүүл харагдсан ч гэсэндээ дотроо ямар нэгэн өвчин эмэгтэй явж байгааг хинч таах боломжгүй. Нэг удаагийн цохилт, нэг удаагийн дөргөлт, нэг агшны уур хүний амь насанд хүрэх бүрэн эрсдэлтэй гэдгийг энэхүү хэрэг харуулж байна. Тиймээс зүгээр л цогсон, хөнгөн шанаацсан сургалтын арга байсан гэдэг тайлбар бол амь насны өмнө огт хүчинтэй шалтгаан биш юм. Хүний биед ямар ч нөхцөлд гар хүрч болохгүй гэдгийг эндээс бүгдээрээ тод харж байна. Гэлбүү жамцад холбогдох хэрэг дээр гарсан шүүх сэтгэл зүйн судлалын дүнэлтээс та бүхэнд хүргэе. 2021 оны 4 дугаар сарын 21-ний өдөр хийсэн 289 дугаартай дүнэлтэнд шүүгдэж гэлбүү жамцсан сэтгцийн ямар нэгэн өвчингүй. Өөрөөр хэлбэл түүнийг сэтгцийн эмгэгтэй, солиотой эсвэл сэтгцийн хямралтай байсан гэж үзэх үндэслэл огт байхгүй. Хоёрдугаарт гэлбүү жамцсан өөрийн хэлж байгаа үг өгч байгаа мэдүүлгээ бүрэн ойлгож, логиктой, хэвийн байдлаар тайлбарлах чадвартай байна хэмээсэн. Гуравдугаарт мөн өөрийн хийж буй үйлдэлийн утга үр дагаврыг ухамсарлан ойлгож, тэр үйлдэлээ өөрөө удирдан жолоодох чадвартай байсан гэж дүгнсэн. Дөрөвдүгээрт гэлбүү жамцсан хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, өөрөөр хэлбэл ялж шийтгэл хүлээх бүрэн чадамжтай хэмээн тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэж гэлбүү жамцсан мэдүүлэхдээ 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бид нар маршийн талаар ярилцаж байхад байлдаж бэ. Энийг ингэвэл яах вэ? Тэгвэл яах вэ гэд тоглоом хийгээд байгаа юм шиг асуугаад байхаар нь баг зэрэг уур хүрээд бэ рүү загаад бос гэж хэлэхэд би байлдаж бэ гэд босгоор нь би дөхөж очоод чи ганц цохилт даах уу гэхэд бэ юм дуграагүй. Нүднийхээ булангаар муухай хараад байсан. Тэгэхэр нь би илгэндээ авах уу, ирүүндээ авах уу гэхэд бэ бас дуграагүй. Тэгэнгүүт би илгэрүүнд баруун гараараа, зүүн гараараа нэг нийтдээ 2 удаа цохиж авсан. Тэгэхэд бэ тонгоосон. Тэгэнгүүт нь би баруун гараараа зүүн талын шанаа хэсэгт нь нэг удаа цохиод, баруун өвдгөөрөө нэг удаа гидсэнд нь өвдгөлсөн. Тэгээд зүүн гараараа баруун шанаа хавцаанд нэг удаа цохисон. Тэгэхэд бэ ухаан алдаад унчаасан. Сэрэх гэтэл сэрэхгүй байсан. Би 2021 оны 1-р сард шинэ цэргүүдээс цол авч байгаа 8 баг дарга ахлах байлдагчаас эхлээд дэд түрүүш хүртэл 8 хүнийг соёл амралтын өрөөнд оруулаад үүрэг дүрм асуухад мэдэхгүй байсан болохоор нь хагас суулгаад 25 орчим минут үүрэг тавьсан. Би хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна хэмээн мэдүүлэг өгсөн. Шүүхээс гэлбүү жамцыг эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 1-р хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 14 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Мөн түүнийг албан тушаалын хүрээнд захирагчтай зүй бусаар хайрцсан үйлдэлтэй холбогдуулан өөр нэг зүйл ангиар буруутгасан боловч 2021 оны өршөөлийн хуульд хамруулан тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрээр оногдуулсан 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад хэлүүлэхээр тогтоосон бөгөөд өмнө нь цагдаа хоригдсон 259 хоногийг ялын хугацаанд нь оруулан тооцсон байна.
Иргэний журмаар гэмт хэргийн улмаас хохирсон учраас нийтдээ 15 сая гаруй төгрөгийг нөхөн төлөх төлбөр тогтоож үүнээс үлдэгдэл хэсгийг ялтангаас гаргуулав. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олонхоор шийдвэрлэсэн. Мөн та бүхэн санаж байгаа бол 326 дугаар ангид дахин нэг цэргийн албан хаагч амь насаа алдсан. Тодорхойлбол зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг 2023 оны 11-р сарын 13-нд өглөө нас барсан. Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны дараа цагдаагийн хурандаа энэ мишигт орж үзэлгийн баг хэргийн газар очиж үзлэг хийн мөрдөн шалгах хойшлолцгүй ажиллагаа явуулсан. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа эрүүгийн хэрэг хинэн шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тасралтгүй явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэршүүдээс мэдүүлэг авах, тухайн анги байрлал байгаа хяналтын камеруудыг үзлэг хийх, талаагачийн үзлэгийн шалгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн албан хаагчдын ундны ус болон тухайн өдөр эзэн хоол гих мэт зүйлд шинжилгээ хийхээр дээж авч мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй болж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар 2023 оны 11-р сарын 12-ны өдөр талигаш 1-р салааны 25 байлдагчийн хамт өглөөний буслагдаа босож биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайнд орох, биеийн тамирын заландаа бүжгийн сургалт хийх, гаднах цаас цэвэрлэх, оройн хоолндоо орох болон оройн тунтаа хамрагдах гээд тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаанд оролцоод амралтын байрандаа орсон. 11-р сарын 13-нд өглөөний буслаг зарлахад талигаш босоогүй. Очоод үзэхэд нас барсан байдалтай байсан. Иймд тухайн ангиас цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн. Түүнчлэн талигачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор холбогдох хуулиудын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уушигны хатгалгаагаар нас барсан хэмээн мэдээлсэн байдаг. Гэхдээ аль биесны дүгнэлт гараагүй гэсэн мэдээллүүд сайтууд дээр тавигдаж байсныг та бүхэн санаж байгаа. Хүүгийн аав хэлэхдээ миний хүү 10 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдсан. Цэрэг татагдаад 22 хоногийн дараа эрүүл сарвал өндөр сайхан бие бэлэртэй хүмүн нас баршиглаа. Бид цэргийн ангид маш их гомдолтой байна. Ажил явдал дуусны дараа 22 хоногийн камерын бичлэгийг биеэрээ үзнэ. Эцсийг нь хүртэл явна хэмээн мэдэгдэж байсан. Цэргийн алба гэдэг газар залуус их орныхоо төлөө нэр төртөөр үүргээ гүйцэтгэх гэж очдог шүү дээ. Гэтэл ийм гэмт хэрэгүүд амь насанд хүрэх явдлууд ар араасаа гарсаар байгааг таслан зогсоох нь нийгмийн хувьд хамгийн чухал юм. 2021 онд Time цэгийн дээр нийтлэгдэж байсан зөвхөн цэргийн албан хаагч хохирсон хэрэгүүдийн судалгаа нийтлэгдсэн бичлэгээр өнөөдрийн дугаараа тусгая. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.